За энэ тэгтгэл дээр хувьсгч ялгая. Өөрөөр хэлбэл энэ үржээд байгаа эргийг ийш нь оруулж хуваана. Харин хувааж байгаа нэг нь ийш нь оруулж үржүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол D эргийг хуваах нь Y тэнцүү синус 7x-ийг үржих нь dx болно. За мэдээж энэ хоёроос интеграл авчна. За тэнцвүүгийн тэрүүний 100 гардал нь ln y-ийн модуль болно. За нэмэх нь цэг нь аргач нууруулга шингээч учраас энд нь цэг үрчиж. За арын интегралыг бодохын тулд энд нь 7-оор үржүүлээд буцаагаад энд нь 7 тувна. За тэгээ уртлын 7-ны 1 бол байдгаараа байж гэн. Синусийн их функц нь хасах косинус байдаг. Хасах тэмдгийг энд өчөөд үржих нь косинус 7x нэмэх нь c. За эндээс логарифмын тодорхойлолтоор ln гэдэг бол e суурьтай логарифм байгаа. Тэгээд логарифмынхаа тодорхойлолтоор y-ийн модуль гэдэг бол y-ийн хасах 7-ны 1-ийг үржих нь косинус 7x нэмэх нь c болно. За энийг зэргийн чинаар ёсоор y-ийн хасах 7-ны 1-ийг үржих нь косинус 7x үржих нь y-ийн c зэрэг гэж болно. За энийг бид нэр c1 ч юм уу a ч юм уу өөр хэсгээр орлуулчих юм бол за a-гаар орлуулчих. a-г үржих нь ийм болно. За энэ a-гаар орлуулж байгаа тохиол энэ бол a-г тэгээс эрс их байх ёстой юм тоол. За модуль нь ийм юмтай тэнцүү гэдгээс y гэдэг бол нэмэх хасах a-г үржих. За нэмэх хасах a болчихж байгаа учраас тэрийг нь за b үсгээр тэмдэглэсэн ч болно. Шингээгээд y-ийн хасах 7-ны 1 косинус 7x болно. За энэ b-ийг бол ямар ч үсгээр тэмдэглэж болно. a1 a2 ч гэж болно. Ер нь тогтмол тогтгол илэрхийлж байгаа. За өмнөх a нь болохоор заавал тэгээс их байх ёстой байсан бол энд нь бол тэгэх шаардлагагүй. Яагаад гэвэл модулоос чөлөөлөд нэмэх хасах гэдэг гадарч байгаа ч гэсэн b-ийн оронд ямар ч тоо орлуулж болно гэсэн үг.